Сайн байцгаана уу? Сэтгэл зүйч Сувтай байна. Сэтгэл хөдлөлөө таны ойлгын сургалтын хүрээнд бэлтгэн хүргэж буй энэр нэгүүлсэх сэтгэлийг дадуулах оройн mindfulness тавтай морилно. Энэхүү mindfulness нь 6 цовруул дасгалын хамгийн сүүлийн буюу 6 дугаар дасгал юм. Энэхүү бяцлаглаар та өөрийн сэтгэл хөдлөлүүдэд ухамсарлаж өдрөө дүгнэхэд туслана гэдэгт итгэлтэй байна. Одоо дасгалаа эхэлцгээе. Юуны өмнө биедээ тухтай байрлалдлан суугаарай. Завлан сууж болно. Түшигтэй сандал дээр сууж болно. Эсвэл хэвтсэн ч болно. Хамгийн гол нь таны биеийн аль нэг булчин чангарч тэр хэсэг таны анхаарлыг булаацалдахгүй байх нь чухал. Нүдээ зөөлөн ханиад дотооддоо төвлөрч өөрийгөө ухамсарлахыг хичээгээрэй. Өөрийн биеэ мэдэрч толгойн оройноос хөлийн уул хүртэл чангарсан булчингуудаа суллахыг хичээгээрэй. Өөрийн хэмнэлээр булчингуудаа суллаж болно. Амьсгал авах бүртээ булчингаа мэдэрч амьсгалаа гаргах бүртээ тэрхүү булчин чангалж буй сөрөг хэлбэлцлийг биеэсээ гаргаж байна гэж төсөөлөөрэй. Хамраараа амьсгалаа авч амаараа удаанаар амьсгалаа гаргаарай. Харин одоо өнөөдөр мэдэрсэн баяр хөөртэй аз жаргалтай үйл явдлаа эргүүлэн санацгаая. Аз жаргалтай үйл явдлыг киноны хэсэг мэт ухраан санаж болно. Тэрхүү үйл явдлыг ухраан санах үед таны биеийн аль хэсэгт илүү тод мэдрэмж төрж байгааг ажиглахыг хичээгээрэй. Тэрхүү мэдрэгдэж байгаа биеийн хэсэгтээ гараа аваачаад аз жаргалыг илүү ойроос мэдрэхийг хичээгээрэй. Түүнд хандан хэлээрэй. Аз жаргал минь. Миний амьдралын утга учирыг, миний амьдралын чухал зүйлсийг надад мэдрүүлдэгт, надад ойлгуулдагт баярлалаа. Би чамайг өөртөө удаан байржуулдах гэж хичээхгүй. Бас явуулахаар яарахгүй. Миний бие бол чиний гэр. Тайван, сайхан амраарай. Аз жаргалыг барьж үлдэх гэж хичээхгүйгээр түүнийг өөрийн бие дотроо оршихыг зөвшөөрөөрэй. Гараа буцаагаад хэвийн байдалд нь байрлуулъя.
аваарай. Ахин нэг удаа гүнзгий амьсгал авч биеэ мэдрээрэй. Харин одоо өнөөдөр мэдэрсэн айц түгшүүртэй үйл явдлаа зэргийн санацгаая. Айц түгшүүр танд дахин жинхэнэ мэт санагдаж магадгүй. Тухайн үйл явдлыг эргэн санамааргүй ч санагдаж магадгүй. Ингэхдээ айц түгшүүр таны биеийн аль хэсэгт тод мэдрэмж төрүүлж байгааг мэдрэхийг, ухамсарлахыг хичээгээрэй. Тэр хэсэгт гараа аваачаад айц түгшүүрийг илүү ойроос мэдрэхийг хичээе. Түүнд хандан хэлээрэй. Айц түгшүүр минь намайг үргэлж хамгаалж, намайг аюулгүй байхад үргэлж анхаарал хандуулдагт баярлалаа. Би чамайг хөөж явуулах гэж хичээхгүй. Намайг тохгүй байлгадагт бухимдахгүй. Чи байгаа учраас би аюулгүй бөгөөд амгалан байгааг би энэ мөчөд ойлгож ухамсарлаж байна. Миний бие бол чинийгээр тайван сайхан амраарай. Айц түгшүүрээс зогтолгүйгээр түүнийг өөрийн бие дотроо оршихыг зөвшөөрөөрэй. Гараа буцаагаад хэвийн байрлалд аваачи. Гүнзгий амьсгал авч биеэ мэдрээрэй. Харин одоо өнөөдөр мэдэрсэн уур бухимдалтай үйл явдлаа эргүүлэн сэргийн санаарай. Таны биеийн аль хэсэгт тод мэдрэмж төрүүлсэнийг мэдрэхийг, ухамсарлахыг хичээгээрэй. Тэр хэсэгт гараа аваачиж уур бухимдлыг илүү ойроос мэдрэхийг хичээгээрэй. Түүнд хандан хэлээрэй. Уур бухимдал минь миний амьдралд тулгамдж буй асуудал, миний хүлээн зөвшөөрөхгүй хил хязгааруудыг надад сануулж, таниулж байдагт баярлалаа. Би чамайг хөөж явуулахгүй. Намайг тохгүй байлгадагт бухимдахгүй. Чи байгаа учраас би асуудалд шийдэл хайж, би тайван бүсээ бий болгодгийг энэ мөчөд ойлгож, ухамсарлаж байна. Миний бие бол чиний гэр. Тайван сайхан амраарай. Уур бухимдлаас зогтолгүйгээр түүнийг өөрийн бие дотроо оршихыг зөвшөөрөөрэй. Одоо гараа хэвийн байдалд шилжүүлээрэй.
гүнзгий амьсгал авч биеэ мэдрээрэй. Харин одоо өнөөдөр мэдэрсэн хайр инэрэнгүй сэтгэлийг төрүүлсэн үйл явдлаа эргүүлэн сэргийн санаарай. Таны биеийн аль хэсэгт тод мэдрэмж төрүүлснийг мэдрэхийг хичээгээрэй. Тэр хэсэгт гараа аваачин хайр инэрэнгүй сэтгэлийг илүү ойроос мэдрэхийг хичээе. Түүнд хандан хэлээрэй. Хайр инэрэнгүй сэтгэл минь энэ хорвоо ертөнцөд итгэл найдвараар дүүр өөрийгөө болон бусдыг тэтгэх өгөөмөр сэтгэлийг мэдрүүлдэгт баярлалаа. Би чамайг үргэлж өөртөө байлгах гэж хичээхгүй. Мөн хөөж явуулах гэж хичээхгүй. Чи байгаа учраас би өөрийн болоод хүн төрлөختний зовлонг ойлгож түүнийг гитлэх итгэл найдвараар дүүрэн байна. Миний бие бол чиний гэр. Тайван сайхан амраарай. Хайр инэрлийг авч үлдэх гэж хичээлгүйгээр түүнийг өөрийн бие дотроо оршин байхыг зөвшөөрөөрэй. Гараа буцаад хэвийн байрлалд шилжүүлээрэй. Гүнзгий амьсгал авч өөрийн биеэ мэдрээрэй. Дахин гүнзгий амьсгал аваарай. Хамраараа амьсгал авч амаараа удаанаар барьж гаргахыг хичээгээрэй. Хэрвээ танд тухтай байвал нүдээ нээж болно. Дасгал тууслаа. Сайхан амраарай.